За 3 сарын 7-ны өдөр болсон байна. За Монгол улс даяар ер нь бол өнөөдөр өглөө нэлээд шууган сошиал орчноор бол тархсан байна. Мэдээж одоо NBA-ийн суперстар 4 удаагийн бүх оддын дуулагч DeMarcus Cousins Монголд ирсэн байна. За тэгэхээр DeMarcus Cousins өнөөдөр өглөө одоо за ойролцоогоор одоогоос нэг 4 баг 5 юм уу. За ямар ч нэг 4 цагийн өмнө бол одоо Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд бол газардаж за Монголын одоо DeMarcus Cousins-ыг хүлээж байгаа фанатууд за дээрэс нь Сэлэн Бодонс багийнхан хэвлэл мэдээллийнхэн гэдэг маш олон хүмүүс бол одоо түүнийг маш халуун дулаанаар ухтан авсан байгаа. За тэгээд тэр бичлэгийг нь бол та бүхэн одоо сошиал орчноор аль зэнийг үзсэн байх гэж бодож байна. За тэр бичлэгийг ерөнхийдөө одоо базаад ярихад за Сэлэн Бодонсын эзэн Наба заавал маш одоо сонирхолтой бас мэдээллүүдийг бол DeMarcus Cousins гарч ирэхээс өмнө бол өгсөн байгаа. За тэрэнд юу гэж ярьсан бэ гэхээр за яг энэ үйл явдлын одоо маш олон лайв за маш олон видеонууд бол одоо хэвлэл мэдээллийн сайтуудаас орсон байгаа. За тэгээд миний би бол цогцгийн миний яг одоо лайвс нь бол та бүхэндээ бол хэсгээс нь үзүүлж байна. За тэгээд юу ярьсан бэ гэхээр ерөнхийдөө бол те одоо энэ чинь NBA-ийн суперстар анх удаага Монголд ирж байна гэдэг нь бол түүхэн одоо үйл явц болж байна. За өмнө нь бол мэдээж яг Dwight Howard бол Монголд ирсэн. Тэр бас мөн одоо түүхэн үйл явц байсан. Гэхдээ энэ удаагийнх нь онцлог нь юу вэ гэхээр DeMarcus Cousins те одоо Монголд ирж Монголын лигт ингээд тоглох гэж байгаа. Энэ нь бол одоо маш одоо өрмөц юм аа гэдэг. Тэг яг нь маш олон хүмүүс өмнө одоо ингээд миний DeMarcus Cousins Монголд гэдэг одоо бичлэгийн доор ингээд наач одоо анх удаага биш штэ тэгээ дөрөвдөг мөрөвдгөн ч гинөө хоёрдогч гинөө ингээд янз бүр юм ярьсан. Гэхдээ энэ зүйлдээ одоо нэг зүйлийг онцгойлон хэлэхэд NBA-ийн суперстар төвчний тоглогч анх удаага Монголд ирж тоглох гэж байгаа гэдэг нь бол хамгийн анхны удаага шүү. Тэрнээс ч өмнөх одоо те G-лиг ч юм уу тэгээ арай нэг тийм левел тийм доогоор гарууд бол ирсэн тохиолдлууд бол манад бол маш олон байгаа. За тэгээд бас мөн цалингийн талаар бол асууж амжсан. Гэхдээ энэ бол одоо хоёр талд одоо нууцлын гэрээтэй учраас бол хэлэх боломжгүй гэсэн. Гэхдээ би одоо юу гэж бодож байгаа гэхээр мэдээж одоо DeMarcus Cousins бол одоо NBA-с бол ингээд холуур байгаа. За Филиппин ч гэдэг юм ингээд нэлээд өөр одоо Азийн орон орнуудаар ингээд яваа тоглоод байгаа тоглогч. За тэгээд мэдээж хангалттай бас цалингийн дээр одоо сэтгэл хангалуун байгаа учраас Монголд ирээд нэг тодорхой хугацаанд бол тоглоод явхад бол энэ хүнд бол асуудалгүй. Тэгэхээр энэ бол нэгэн бас дэжгүй цалин байх гэж би бол бодож байна. За тэгэхээр нэмээд одоо хэр хугацаанд ер нь тоглох боломжтой вэ гэдэг одоо асуултыг бол асуусан байгаа. Тэгээд Сэлэн Бодонсын одоо эзэн Наба юу гэж хариулсан бэ гэхээр ер нь бол 2 сарын хугацаанд харах боломжтой. Гэхдээ Сэлэн Бодонс баг маань финал хүртлэе явж одоо чадвал за тэгвэл одоо 5 сарын 1-нд одоо ингээд DeMarcus Cousins бол нутаг буцах тийм ер нь бол гэрээтэй байгаа. Гэхдээ Сэлэн Бодонс бол плей-оффоос ингээд хасагдчих юм бол тэгээд эрт одоо DeMarcus Cousins явна л гэсэн үг. За дундуур нь бол тэгээд бас нэлээд олон зүйлсийг бол ярьсан байгаа. За Сэлэн Бодонс багаас бол ер нь бол Dwight Howard-тай бас холбогдсон гэж байгаа. За тэгээд Dwight Howard-тай бүр ингээд одоо гэрээгээ хийгээд үзэглэх тийм бүр шатандаа хүртэл орцсон байсан гэж байгаа. Тэгээд хамгийн гол нь яг тэр нөхцөл байдал дээрээс ерөнхийдөө бол DeMarcus Cousins-ыг одоо сонгоод тэгээ ингээд өнөөгийн одоо яг энэ DeMarcus Cousins Монголд ирж энэ үйл явц болсон гэж бас хэлсэн байна. За надад яг энэ хэсгийн яриа бол маш их таалагдсан. Хэдүүлээний сонсоод байгаа юм. Характер байна шүү дээ. Нэг тийм дайчин одоо тийм Cousins ч юм бол яг нэг хэлгээд бас жоохон авиртай гэдгээрээ дэлхийд дахин танигдсан ийм залуу шүү дээ. Баг их нэг заримдаа цодоо ичдэг. Багийн эзнээ дутсан тухайч сонсогдож байсан. За шүүгснээс та бас нэг маргаан үсгдэг гэх мэт. Нэг жоохон тийм авиртай тал бол бас байдгийн. Энэгээр бол их танилцсан. Гэхдээ Монгол ирээд бол Монгол хүмүүсийг хараад ер нь бол бас бидэнд бол их хүндэтгэлтэй хандах байх гэж би бодож байгаа. Гэрээ байгуулахаас ч өмнө бас энэ тухай би нэлээд сануулж гэрээн дээр бас тусагдсан. Тэгээ миний хамгийн их санаа зовж байгаа юм зүгээр одоо
9 мосын битээ болчихсоо л гэж бодож байна. Одоо юу ч болох нь талбай дээр бол янз бүрийн одоо юу гарна штэ тийм сэтгэл хөдлөлт гарна. За тэгээд яг нэг үгэлхэд бол дэлхийд дахин л биднийг анхаарч харна. Тий. Одоо За тэгэхээр яг үнэн заяа. Одоо Demarcus Cousins бол характерын хувьд бол нэлээд бас ширүүн дөрөв нэг тиймэрхүү харизмтай гэж ер нь бол хэлэхэд бол буруудахгүй. Ягаад гэх юм бол одоо NBA тоглож байхдаа нэлээд бас одоо хүчтэй тоглолт хийчээ тэр хүн лөө одоо гаргаж байгаа реакшн за тэрнээсээ болоод ингээд нудраг зөрүүлэх явдлууд бол маш их гардаг. За тэгээд дээрэс нь одоо монголчууд ч нь одоо нэг төрлийн одоо өөрсдийнхээ цусыг хараад улам ингэж асдаг тийм төрлийн бас өрмөц хүмүүс бусад хүмүүс бол цусаа хараад ингэ болио гэдэг бол монгол хүн бол яг тийдэг. Тэр нь юу гэж яг цусаа харна гэж байгаа биш л те. Юу гэж байгаа гэхээр бид хүн бас ингэ их цус ихтэй хүмүүс маш хурдан одоо дүрлцэж асдаг. Тэгээ бас Demarcus Cousins ч гэсэн дүрлцэхэд бид нар бол бөөндөө дүрлцэх нэг тийм тохиолдол гарахыг бол үгүйсэхгүй. Гэхдээ цаана одоо яг дэлхий харж байгаа учраас аль болох тиймэрхүү зүйлсийг гаргахгүйгээр сайхан те ерөнхийдөө нэг тийм хальт ингээл дээшээ болол тэгэл ингээл тайван буулгадаг тэр хэмжээнд л ер нь балансыг барьж явахгүй бол бас очичоод бас монголчууд чинь ийм тийм гэдэг яриа бол дэлхийгээр нэг бол яригдах нь бол тодорхой энэ хүний ч одоо хичнээн сая дагагчд бол харж байгаа байлаа үзэж байгаа байлаа маш олон фанатуудтай. За өмнө нь бол Dwight Howard Америк одоо улсын зарим хүмүүс бол тэгээ Монгол гэж ийм улс байт юм байна гэж одоо мэдсэн болвол одоо энэ удаад Demarcus Cousins-аар ер нь бол мэдэх бас том боломж нөхцөл бүрдэж байгаа. Тийм учраас одоо Монголын тамирчид бас дор бүрнээ бас тэ балансыг барьж ер нь явах нь бол зөв бах гэж би бол хувьдаа бодож байгаа. It may sound like it's a lot, really it's not to me. I'm got some murders, weed and roll this pot. I had to speed up, cause all these is slow. I probably won't. За яг энэ ярилцлаган дээр одоо яг юу болсон талаар та бүхэнд нэг товчхон базаад хэлэхэд бол за мэдээж бол одоо Монголоос ирсэн одоо буюу Сэлэнг одоо Бодонс багаас ирсэн саналыг та ер нь хэрхэн хүлээж авсан бэ гэдэг асуултанд бол маш одоо happy байсан, маш үнэхээр одоо гоёор хүлээж авсан. Тэгээд бас Монголд ирэхэд бол үнэхээр тийм so excited байсан гэдэг хариултуудыг өгсөн. За тэгээд ер нь бол те одоо Монголд ирэхэд бол зөвхөн ганц зорилго маань бол одоо зөвхөн сагсан бөмбөг биш, Монгол орныг одоо танин мэдээ, Монгол орны түүх соёл дээр нь бол бас танилцъя те соёл заншилтны одоо ямар юм байна. Ер нь аль болох чөлөө цагаа бол ер нь Монголд танилцаж бас өнгөрөөё гэсэн нь бол тийм хариултыг бол өгсөн. Мэдээж одоо хамгийн том зорилго бол сагсан бөмбөг нэмээд одоо Сэлэнг Бодонс багийг бол аврах түргэх ийм зорилготой бол ирсэн байгаа юм байлээ. Тэгээд ер нь бол би бол маш том бас амбицтай ер нь бол одоо хүртэл явж байгаа. За тэрнээс биш одоо юу гэдэг зүгээр л нэг те би NBA суперстар ч гэсэн тэгээд ингээд мөнгө аваад ингээд зүгээр л тоглосон болол явчих гэдэг тиймэрхүү юм бол Demarcus Cousins бол ер нь харахгүй байгаа. Бас нэлээд формтой байгаа учраас ч тэр юм уу те. Ер нь өөртөө бол маш ихтэй байгаа юм шиг надад санагдсан. За тэгээд бас сэтгүүлчдээс бол янз янзын асуултууд бол ирсэн байгаа. Жишээлх юм бол та яг одоо Монголын цагсан бөмбөгийн талаар нь бол хэр мэдээлэлтэй байна. Та ер нь судалж үзсэн үү ч гэдэг юм уу те. Тиймэрхүү асуултууд бол орж ирсэн. За тэгээ мэдээж одоо Сэлэнг Бодонс баг тоглох гэж байгаа хүн юм чинь. За Монголын лигийн талаар, за Сэлэнг Бодонсын одоо тоглогч нарын талаар бол маш олон мэдээллийг бол авсан байгаа. Тэгээ өөрийнх нь хэлснээр бол хайлайтууд буюу одоо тэр одоо тоглолтын бичлэгнүүдийг бол ер нь бол харсан. Тэгээд бас тодорхой хэмжээнд бас мэдээлэлтэй байгаа гэсэн. Тэгээд энийг нь бол зөвхөн одоо бүгийн бол өөрөө хийхгүй нь ойлгомжтой. Туслах нар хийн. За дээрэс нь бүгийн хамт олон бол ингээд багийн хамт олон бол энэ зүйлийг бол хийгээд ингээд явах нь бол ойлгомжтой. Тэгээд дээрэс нь нэмээд Demarcus Cousins бол маргааш 12 цагт одоо юунд орох юм бэлээ. Багийнхаа анхны бэлтгэлтэй бол орох юм бэлээ. За тэгээд өнөөдөр бол одоо 5 цагаас UG Arena-д entertainment show одоо бүгийн Cousins Монголд гэмэх одоо тийм шоу болно. За энэ шоун дээр бол хипхоп артистууд Монголын тэргүүн артистууд бол ирж одоо айдуугаа өргөж ер нь бол те шоуг бол бутаахаар ирэх юм бэлээ. За тэгээд энэ хүү шоун дээр бас одоо Big G ер нь бол бас онцлоод байгаа. Ягаад гэх юм бол уржигдэр байна уу, өвчгдэр байна уу? Demarcus Cousins-ийн нөгөө нэг Big G-ийн дуун дээр ингээд реакшн хийж байгаа. Тэр бичлэг бол нэлээд таалагдсан юм шиг байгаа. Тэгэхээр
Одоо Big G ч бас л өндөр шүү дээ. Метр 2 метр өндөр. Би юу лээ? Big G ч бас овоо өндөр. Тэгэхээр ер нь бол Cousins-тай бас төгсчих байхаа гэж бодоод байна. За одоо та бүхэн харах юм бол тий бүр мөрнийх нь энүүгээр татаад байгаа хэвээр хүмүүс бол тий 2 метр 8 см гэдэг бол үнэхээр авар гамтай л байт юм байна. За тэгээд энэхүү одоо ярилцлагын төгсгөлт нь одоо сэтгүүлчдээс бол маш гоё амжилтын өгсөд бол ирсэн байгаа. Тэгээ Монгол тавтай морил тэгээд ингээд Монголд тоглож байгаа сагсан бүхтэн цаашд нь одоо ингээд амжилтыг хүсье гэдэг ингээд ерөнхийдөө бол ярилцлагыг дуусгасан байгаа. Тэгээд үүний араас бол мэдээж одоо Улаанбаатар хотын зүг рүү хөдлөх нь тодорхой, тийм учраас хэдүүлээ бичлэгээ өргөжлүүлцгээе. Up in there if I ain't got it, oh. Now I got my feet up cause I'm on top and hoping that I stop, but I'm just smoking, living life like in the movies that I watch in my jacuzzi, roll another doobie. See what's new, it's on Netflix, order another movie. See I'm smoking the best ain't ballin' so they see in the exit. Оо энэ бүр ингээд энэ ч одоо том альфард байгаа шүү дээ. Альфардын дотроос ингээд 2 м 8 см хүн ингээ харсан чи бараг цонх дүүрч шүү дээ. I stay on my job so you can see I'm up next. Dog, I be going so hard and some say I'm needing some rest. За ямар ч байсан тэгээд Selling Bodens-ийн одоо Facebook хуудаснаас л ер нь бол тодорхой мэдээллүүдийг бол авч байна. За одоо жишээ нь энэ дээр юу гэсэн байна гэхээр DeMarcus Cousins албан ёсоор Selling Bodens багт тэгээд Олимпийн наадмын алтан медаль тэгээд ингээд гоншингууд нь явлаа. За DeMarcus Cousins-ийн дэрэгдээс нь харж тэгээд хамтдаа зураг авахулж гарын үсгтээ өмсгөл футболкны эзэн болж нэгэн үн шиг мартагдахааргүй одоо сайхан өнгөрүүлцгээе. Cousins Монголд Entertainment Show өнөөдөр 17 цагаас UG Arena-д болно гэсэн байна. Тэгээд бас сэтгүүлчдээс Набагаас уусан хин ер нь танаа багаас ингээ холбогдсон бэ гэдгсэн. Ер нь бол Наба өөрөө холбогдсон гэж хэлсэн. Гэхдээ пэйж гэдэг нэг одоо юу байгаа дасгалжуулагч пэйж баха тий. Тэр хүн бол одоо Богдановичийн дасгалжуулагч. Тэгээ одоо яг NBA-д оруулсан хүн гэж хэлсэн. Тийм учраас ер нь бол NBA-тэй холбоо ороход бол дасгал манай бидэнд байгаа дасгалжуулагч биднэрт том давуу тал юм аа гэж бол Наба ярьсан хатунд бол хэлсэн байгаа. Тэгээд ер нь бол нэг асуудалгүйгээр холбогдчихсан юм шиг байна. За guys, тэгээд өнөөдрийнхэн одоо DeMarcus Cousins Монголд part 3 хэмээх бичлэгээ бол энэ хүрээд өндөрлүүлье. Яагаад гэвэл цаашаа бас part 4 5 гэж явах учиртай. За өнөөдрийн part 3 бол зөвхөн яг одоо DeMarcus Cousins Монголд яг ирсэн тэр тухайн үйл одоо явцыг хэдүүлгээр нь харъя. Тэгээ бас ер нь юу болов гэдэг талаар л одоо бичлэг хий гэж бодсон юм байна. За өнөөдрийн одоо UG Arena-гийн одоо 5 цагаас болох тоглолтыг бол шууд мод амжуулах ямар нэгэн одоо их сурвалж ивэл би бол олж хараагүй. Тэгээ та бүхэнд байгаа бол доор комент бичээд лайк, subscribe хийхээ бити мартаарай. Тэгээ дараагийнхаа дугааруудаар тун утгагүй уулзцгаая. See you guys.